хүн сүдэ аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан их хоёр сайд маань болохоор одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайдд нэр дэвшиж байгаа юм байна. Тэгэд анх болохоор дарханлуу нүүлгэхтэй бол ерөөсөө л дарханд л байж энэ салбар маань хөгжих юм а тэр л хамгийн зөв бодлого юм а гэд маш олон гишүүд асууж яхад бол өөрөө ихтгэл төгс хариулж ирсэн. Тэгтэл одоо шинэ сайд нь бол энийг Улаанбаатар руу буцаад нүүлгэнэ гэж байгаа. Тэгэд ингэж ийм тоглоомтойгоор бас засаг өрж болж байгаа юм уу гэдгийг нэгт асуумаар байгаа. Хүн амын дийлэнх нэг бага хэмжээний газар төвлөр суугаад байгаа байдал улс орд аюулгүй байдал ер нь хөгжлийн бодлогод маш сөрөг юм нөлөөллөг үзүүлж байгаа. Хөдөө хөгжүүлж ээж хөдөөд хүн ажиллах, амьдрах, орлоготой байх орчныг бүрдүүлж ээж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг хүн. Энэ учраас хүн сүдэж хүн үйлдвэрийн салбар ажлын байран дээр яг үйлдвэрлэл явуулж байгаа тэр орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Энийг үрдүүлж гарч байгаа. Төвжирлгүй асуудлыг багцаар нь уялдаа холбоотой төрийн албан хаагч нэг дор нэг байшин цуугаад үйлдвэрлэгчтэйгээ хамтраад ажиллуулан үр дүн гаргадгийг сайн өнгөрсөн хугацаанд харуулж байгаа. Дотоодын бүтээгдэхүүн өсөлтийн 60% хүн сүдэж хөнгөн үйлдвэрийн яам хангадаг болж байна. 48,000 ажлын байр шинээр бий болголоо. Бодлогын хэд хэдэн томоохон арга хэмжээ хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Эерэг үр дүнгууд гарч байгаа. Хөдөөгийн хөгжлөө бид нар хангаж иж бүс бүтгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах бидний зорилт. Энд чухал байх болов уу гэж бодож тэр санаачлалыг гаргаж та бүгд улсын их хурлд дэмжиж тогтоол гаргаж энэ салбарыг дархан уул аймаг шилжүүлсэн. Эндээ би гарсан шийдвэртээ зөв гэдэгт одоо ч ихтгэл төгс байгаа. Цаашдаа ч ийм байх хэрэгтэй. Хөдөөгийн хөгжлийг хангах бүс нутгийн хөгжлийн ялгааг арилгах нь Монгол улсын гол зорилго. Энийг хийхэд төрийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэх, нүүлгэх, ихтэй сургуулиудыг энэ төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Энэ бодлогыг харин бодлогодоо тууштай авах хэрэгтэй. Эхний зам гарлаа. 20 гаруй жил ярьцгаасаа. Үр дүн болд юм байна. Зөвхөн хүн сүдэ аж ахуйн дархан төсөлтөнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт бүгд дагаад гарлаа шүү дээ. Өнөөдөр та бүхэн Дархан уул аймгийн хөгжлийн төлөв байдлыг танилцж болно. Дархан уул аймаг нэг их нийтийн эдийн засгийн үйлдвэрлэлд хот болж хувирж байна. Асар их хөрөнгө оруулалтыг татчих байна. Хүн амд мянгараар шилжин сууршиж байгаа. Эмэл бүс нутаг болж хувирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогуудыг ганц хүн сүдэ аж ахуйн биш. Олон яамдуудыг, тусгай өрхөн байгууллагуудыг ер нь Улаанбаатар хотоос гаргах юм байна. Аюулгүй байдлын үүднээс хэцүү байна. Ковид сар дахлын том сургамж байна. За хүнсний хангамжийн асуудал байна. Энэ бохирдлын асуудлууд байна гэдэг. Төвлөрлийг задлж иж гэж шийдэн байна. Тэрнээс энэ дээр асуудал аваалаад энэ дотроо байгаад байна гэвэл улам л бид нар хүнд байдал руу орох болов гэсэн бодолтой байна. Энэ үднээс хийх ажил юм шүү гэдгийг ойлгох хүсэж байна.